За хот руу дархан хот руу орж ирэл энэ очир төв гээд байна. За энд болохоор ийм байх шүү. За энийг жаач. За ингэ зогсооч. За 41 гэдэг чи өөрөө ямар утгатай тоо вэ гэхээр ингээ харуулж. Энэ дээдлийнх нь PM2.5 хамгийн өндөр шүү дээ тий. Дархан хотод за яг очир төв дээр. За тэгэхээр 41-ээс 41 гэдэг чи өөрөө нэг 35-аас 55 буюу мэдрэмтгий хүнд ирүүл биш байна гэсэн ангилалд нь байгаа юм байна. За тэгээд хотын төв рүүгээ нэгт ингээд ороо цаашаа явчих. 4-5 цэг дээр авчнаа. Дархан автоеврийн төвгээд хотынхоо ер нь бол урд нь гараад ирчлээ. За дархан хотын урд хэсэгт агаарын чанар асуудгүй гоё ногоон байна. За тэгээ салхир нь бол урдаасаа хоошо чиглэлтэй салхилж байна. За яг би Улаанбаатар руу явж байгаа. Улаанбаатар руу ороод зарим газрууд дэрнэ хэмжээд харьцуулаад үзье. Яг тэгвэл одоо хавар болсон байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хавар болж байгаа ч угаасаа ямар утаа эдийн гэж бас хүмүүс бодож магадгүй те. Гэхдээ харьцуулаад үзье хэмжиж л мэддэг юм чаа. За гарангуут хэмжлүүд өсөж байна те. За тэнд нөгөө драгон байгуулс хуучин гутлын үйлдвэр за E-Mart бас байдаг те. За тэгээд машинаас гарангуут өсөж байна. За гэхдээ жоохон тогтворжоод эрэг тэгэхээр нь харъя. За бусад үзүүлэлтүүдийг харчээ. Тэр сая энэ дарханд бол энэ бүх үзүүлэлтүүд хэвийн хэмжээд байсан шүү дээ. 4 хэмжлэлээр 4 цэг дээр хэмжсэн чинь 3 дээр нь хэвийн хэмжээд байсан. За энд бол өсөж байна. За тэгэхээр 3 сарын 20-нд ер нь бол хавар болсон, утаа арай гайгүй болсон гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл бол Улаанбаатарт бол өндөр хэврэлээ. За энийг зогсоож байгаа тайлбарлах. За PM2.5 чинь 132 тоо байна гэдэг чинь. За эрүүл мэндэд муу байна. 150 хүртэл байх юм бол эрүүл мэндэд муу байна гэж үзэж байна. За PM10 228 гэдэг чинь за энэ дээр байна тийм үү? Дундтай байна гэж байна. 200-аас 350 хүртэл бол нэг дундчтай орд юм байна. Тэгэхээр бол утаа бол замарсан 3 сарын 20 гэхэд арилаагүй л байгаа юм байна. Дархантай харьцуулахад маш өндөр байна.